Таны сонсох суваг өгүүлж байна. Төгсгөлийн 26 дугаар хэсэг. Луижи Вампийн хоолны үнийн жагсаалт. Данглерийн айж унтсан тэр нойрноос өөр бусад нойрны дараа хүн айжмаар сэрдэг юм. Дангл орж сэрлээ. Торгон хөшиг, зөөлөн эдэр бүрхсэн хан, задгай зуухан шаржигнан шатаж байгаа түлээний давирхан үнэр. Орны атлас хөшигний англи үнэрт тасаж сурсан Парисын хүн шохойдсон хантай агуй цэрхэд зүүд шиг санагдах нь зүйн хэрэг. Данглер Ямааны адсхан дэвсгэртээ хүрснээ магчин лапланчуудын дунд орчихжээ хэмээн зүүдэлсэн шиг санагджээ. Ийм үед эргэлзэж байгаа зүйлийг хамгийн үнэн зүйл болгоход ганцхан л хором хэрэгтэй байдаг. Энгэхэд би чинь Альберт де Морсны ярьсан дээрэмчдийн гарт байгаа шүү дээ гэд санав. Тэр шарах даагүй гэдгээ мэдхийн тулд уртаар амьсгаав. Данглер арай гэж уншин дуусгаж ганц нэгэн тогтоож авсан цорын ганц ном болох Дон Кихотоос үнийг уншиж мэдсэн ажээ. Үгүй тэд намайг алаагүй. Тэр ч байтугай шархдуулаагүй байна. Харин тончсон юм биш байгаа гэж бодлоо. Тэгэд бүх халааснуудаа тэмдчин үзв. Тэгэхэд бүх юм нь бүрэн байв. Ромоос Венец орох замдаа хэрэглэх гэсэн 100 луйдер, өмнөнийх нь халаасанд 5 сая 50 мянган франкын авлагын баримт хийсэн төрөвч нь цамцных нь халаасанд байж байна. Хачин дээрэмжид юмд. Миний төрөвч мөнгийг аваагүй байна шүү. Би өчигдөр унтахаар хэвтгэхдээ зүг боджээ. Тэд надаас золиосны мөнгө л нэхэх байх. Цагч хിവэрэ байсан газараа байж байна. Хэдэн цаг болж байгаа юм бол харъя гэж өөр зураа ярив. Бригетийн нандин бүтээлийн нэг болох Данглерийн цаг замд гарахынхаа өмнө наривчлан сайн түлхэж тааруулсан учраас өглөөний 5 цаг хагас болсныг зааж дуугарлаа. Данглерийн байгаа жовгонд өдрийн гэрэл орж ирэхгүй учраас өөрөөр цаг мэдхийн аргагүй байв. Дээрэмчдээс учрыг нь асуух. Эсвэл өөрсдөө ярьж эхлэхийг нь хүлээх үү гэж бодсноо. Сүүлчийнхэн шийдвэр илүү болгоомжтой шиг санагдаад Данглер хүлээхээр шийдэд өдөр дунд болтол хүлээл. Энэ бүх хугацаанд үүдэнд манаач зогсож байв. Өглөөний 8 цагт манаач нь солигдлоо. Данглер ямар хүн зогсож байгааг харах гэж хүсчээ. Үүднийх нь муу шахсан банзны завсраар өдрийн бус харин дэнгийн гэрэл тусаж байхыг харав. Данглер завсруудын нэгээр шагаах гэж очтол яг тэр үед нь дээрэмчэнд ашмагаас арх ууж байгаа харагдсан бөгөөд үнэр нь түүнд муухай санагджээ. Төвөө гэд Данглер ухрав. Өдөр дунд архинд дуртай хүний оронд өөр хүн солигдвоо. Данглер шинэ манаачаа сонирхон дахиад л хаалганы завсраар шагаад энэ удаа түүнд том биетэй, бүлтгэр нүдтэй, зузаан уруултай, бондгор хамартай, ёстой Голиаф байж байгаа харагдал. Бөөгнөрсөн өтгөн шар үсэн могой мэт мушгралдан өрлөө нь унжжээ. Энч хүнтэй гэхээсээ махчинтай л өтөстэй амтан байна. Тэнгэрийн авралаар би хөгшөрч махан хатуурсан амтан хойно гайгүй биздээ гэж Данглер бодчихъя. Данглер бас тоглоом хийхтэйгээ байгааг харж байгаа биз. Яг энэ үед цаадах нь махчин биш гэдгээр мэдэгдэх гэсэн мэт хаалганы өмнө талд суугаад үүрэгнээсээ хар талах хэдэн сонгон бяслаг гаргаж ирээд ховдоглон идэж эхлэв. Тэгэхэд Данглер дээрэмчний хооллохыг хараад "Чөт граф, яаж ийм заваа юм идэж болдг юм бэ?" гэж хэлв. Тэгээд Ямааныхаа арьсан дээр суухад арьсны үнэр нь түрүүчийн манаачийн уусан арх шиг үнэртэж байв. Данглер хэдий хичээвч байгалийн нууцын учрыг олоход даанч хэцүү байжээ. Өлсгөлн гэдсэнд ямар ч муухай зууш үлэмж аятайхан санагдах цаг тав хёолдон. Данглер гидсээ хоосон болохыг мэдл. Манаач түүнд тийм ч муухай амтан биш, талх нь тийм ч хар биш, бясалган тэгтлээ хатсан биш санагджээ. Зэрлэг хүний муухай хоол болсон түүхий сонгор нь Данглерийг "Дениза өнөөдөр надад хурцхан шиг юм бэлтчээрэ" гэж хэлэхэд тоогоочийнх нь маш сайхан бэлтгэдэг Роберийн сүмсийг санагдуулж. Тэгээд босож хаалга зогв. Манаач толгойгоо өндөлгөв. Данглер дахин зохив. "Юу вэ?" гэж дээрэмчний гиталаар асуухад Данглер хуруугаараа хаалхыг нь бөмбөрдөн байж. "Найз минь,
Бас миний тухай санаа тавих болсон юм биш үү? Гэв. Аврах хүн түүний хэлснийг ойлгоогүй ч юм уу эсвэл зохих тушаал өгөөгүй аль нь боловч тоосонгүй дахин юм идэж эхлэв. Данглерт доромжлогдсон мэт санагдаад дахин ийм бүдүүлэг амтантай яриха болохоор шийдэж ямааныхаа адсхны дээр хэвтээд нэг ч үг дуугарсангүй. Бас 4 цаг өнгөрлөө. Аврагын оронд өөр нэгэн дээрэмчин ирж манав. Аль хэдийн өлссөн данглер сэмээрхэн босож үүдний завсараар шагаж өөрийгөө газарчилж явсан хүний ухаалаг царайг харж танив. Энэ бол жижүүрээ тогтойхон өнгөрүүлээ гэсэн Пепино байв. Тэр хаалганы урд суугаад өөхөн чарсан түрэг Вандой дүүргсэн шавар сав урдаа тавив. Вандоныхаа хажуу талд сагсаар дүүрэн улсан үзэм нэг лонх дарс тавилаа. Энэ амттайхан хоолыг хараад данглерын шүлсэн гоожив. Энэ нь арай урьяалгах юм биш байгаа гэж бодоод хаалгыг нь яархан тогшив. Очлоо гэж цаатах нь Францаар хэлв. Тэрээр Байстрийн зочид бодолд байхдаа Франц хэл сурсан байж. Тэгээд очиж хаалгыг нь онгойлгов. Данглер түүнийг хараад өнөөх толгойгоо цааш хийгэж зандарч байсан хүн мөн болохыг танив. Одоо юуныхэн зэмлэгтэй мантай. Хамгийн найрсаг царай гарган инээцэглэж. Уучлаарай эрхмээ. Надад хоол өгөх юм болов уу? Гэл. Юу гэсэн үг вэ? Энд чинь эрхэм ноёнтаа ингэд өсчихлөө гэж юу? Хэмээн Пепино дуултлаа. Энгэд гэдэг чинь дэндүү байна. Юм идээгүй бүтэн хоног болж байна. Гэж данглер бовтнов. Тэгснэ. Би өлсөж байна. Тэрч байтугай хөлсөж байна гэв. Эрхэм ноёнтон та юм идэх гээ юу? Бололцоотой бол даруйхан. Тэрнээс амархан юм гэж байхгүй. Энд ямар ч хоол авч идэж болно. Харин сайн санаад Крист шашинтан бүхний адилаар мөнгөөр авч идэн шүү дээ. Гэж Пепино хэлв. Мэдээч хэрэг. Хэдийгээр шуудхан хэлэхэд та нар хүнийг барьж хорьсон болохоор үгүй ядахта хоолдог байх ёстой шүү дээ. Гэж данглер хэлэхэд. Үгүй эрхэмтэн байна. Манай энд тэгж заншаагүй юм. Гэж Пепино зүртэл. Энд ч үндэсгүй нотлохоо байна да. Гэсэн ч дэмий маргаад яхав. Гэж данглер хуйга найрсаг дуугаар нааш татах гэж оролдон. Тэгэхэд надад өдрийн хоолог гэж тушаагач гэв. Эрхэмсэг минь одоохоо. Харин та юу захисан бол? Гэж хэлснэ Пепино хоолтой савнаас нь савсаж байгаа уур данглерын хамрыг цоргихоор газар тавиад. Захаарай гэв. Танаа энд галт тогооны газар байдаг юм уу? Гэж банкны эзэн асуув. Яалаа гэж байлгүй яах вэ? Тэгэхдээ маш сайн хоолны газар биш үү? Тоогооч бас бий юу? Дээд зэргийг. Тэгвэл дахианы дэгдэхэ. Загас. Эсвэл ямар нэг шоуны махал. Аль ч яах вэ? Ганцхан идэгэл юм өгч үз. Эрхэм таны дуртай юм бүхнийг өгнө. Тэгвэл дахианы дэгдэхэ өгөхгүй. Тэг. Пепино нурууга тэгшилж байдаг хоолойгоороо. Эрхэм ноёнд дахианы дэгдэхэ өгөөрэй. Гэж хашгирав. Пепиногийн дуу цууратаж дуусаагүй байхад эртний загас цөөгч нүцгэн цээжтэй цэвэрхэн сайхан биетэй залуу гарч ирлээ. Тэр дахианы дэгдэхэд мөнгөн дийз толгой дээрээ тавьж гараараа түшихгүй явж байваа. Кафе де Пари зоогийн газар их шиг юм аа. Гэж данглер бовтнолаа. Ажаа муу ирхмэ. Гэж Пепино хэлээд залуу дээрэмчний гараас дийзтэй хоол авч дөрвөлжин сандал ба ямааны ацсхны хамт энэ өрөөний бүх хэрэглэл болж байгаа хорхоо идчихсэн ширээн дээр тавив. Данглер сэрэ хутга нэгвэ. Болно ирхмэ. Гэж Пепино хэлээд мухар үзүүртэй жижиг хутга модон сэрэ өгөл. Данглер нэг гартаа хутга нөгөөдөө модон сэрээгээ барьж шоуныхаа махыг огтлох гэв. Эрхмэ уучлаарай. Хэмээн Пепино банкны эзний мөрөн дээр гараа тавьж. Манай энд урд нь мөнгө төлчихдөг юм шүү. Зочин та дургуйцахгүйсэн болов гэв. Энд ч харин кафетэй Паритай адилгүй юм. Эдлав шулах гэж бодож байгаа байх. Гэсэн ч найрлаад яхав. Италид амьдрал хямдхан гэж дуулсан юм. Ром лава дахианы дэгдэхэ 12 суу байдаг байх. Гэж данглер бодлоо. Мэ үнийг ав. Гэж хэлээд Пепинод нэг алтан зоос чулуудчихл. Пепино зоосыг авлаа. Данглер махан дээрээ хутгаа тавив. Эрхэм минь жаахан хүлээгээрэй. Эрхэм ноён та надад дутуу өгöd байна шүү. Гэж Пепино хэлв. Тийм ээ. Эд бүр намайг шулах гэж байгаа юм байна.
гэж Данглер амандаа өглөв. Гэвч үүнээс нь зөрөхгүй гэж шийджээ. Би энэ Тахианы турхай маханд чинь хичнээн мөнгө төлөх ёстой юм бэ гэж тэр асуув. Тахианы махны үн төлөхөд ганцхан луйдэр өгсөн шүү дээ. Тахианы махны үнэд ганцхан луйдэр өгсөн гинэ. Тийм ээ. За яах вэ? Тэгээ цааш нь. Одоо эрхэмтэн та дөнгөж 1999 луйдэр өгөх хүлдээд байна. Данглерын гайхалтай тоглоом хийхийг дуулаад нүдэ бүлт хийлгэв. Зугаатай хэрэг байна да. Дэндүү зугаатай хэрэг байна гэж бовтнов. Тэгээд дахин хоолоо идэх гэсэн чинь Пепино зүүн гараараа түүнийг барьж баруун гарынхаа алгыг тосож "Өнийг нь төлөөрэй" гэв. "Юу гинэ? Та битгий тоглоом хийгээд байгаарай" гэж Данглер хэлв. "Эрхмээ. Бид хизээч тоглоом хийдэггүй шүү" гэж Пепино ноцтой аргагүй хэлв. "Энэ Тахиа 100,000 франкийн үнэтэй юм гэж үү? Энэ агуй дотор шоу авч байна гэдэг ямар хэцүү болохыг та мэдэхгүй юм. Энэ тун инээдтэй хөгжилтэй юм болгоно. За би өлсөж байна. Хоолоо идэхэд минь битгий саад хийгээч. Май найз минь бас нэг луйдер танд өгчихье" гэж Данглер хэлв. Тэгвэл одоо та дөнгөж 4998 луйдер төлөх үлдээд байна гэж Пепино өнөөл янзаараа хэлээд жаахал төвчж орхивол мэд тооцоогоо хийчихнэ гэв. Ингэж зөрүүдлэнд оромжлоход нь уурн хүрсэн Данглер "Хэзээч үгүй. Чөтгөр лүүгээ танил цаашаа. Та хинтээ ярьж байгаагаа мэдэхгүй байна да" гэж хэлв. Пепиног дохёо гэхэд залуу хүү Тахианы махыг шалавхан хурааж авав. Данглер Яманы атцаг дээр хэвтээд өглөө. Пепино хаалгыг түгжчихэд дахин тостой вандууга идэж эхлэв. Пепино юу хийж байгааг Данглер харж чадахгүй боловч цаатхан чанга тамшаалан зажлах учир юу хийж байгааг нь мэдэж байв. Юу мэдэж байгаа? Гэхдээ хүмүүжлгүй хүний ясаар чимээтэй идэж байгаа нь ээлтэд байв. "Тэнэг амтан" гэж Данглер харав. Пепино дуулаагүй юм шиг царай гарган суув. Дээрч байтугай эргэж харагчгүй хэнэггүй удаанаар амтлан идэж байв. Данглер түүнийг идэс Данайдын торхон мэд ёроолгүй юм шиг санагджээ. Хизээж гидсэн дүүрнэ гэдэгт идэг мээргүй санагдана. Гэхдээ хагас цаг Хиратад идсэн боловч энэ хагас цаг нь жил шиг удаан санагдав. Эцэст нь босож дахин үүдөөд очлоо. "Эрхэм минь намайг удаан бүүза богооч. Надаас юу хэрэгтэй байгаагаа шууд хэлээч" гэж хэлв. "Та биднээс юу хүсэж ийн эрхмээ? Тушаавал бид биелүүлнэ. Тэгвэл юуны өмнө хаалгаа онгойлго." Пепино хаалга онгойлгов. "Чөтгөрө, би юм идэхийг хүсэж байна" гэж Данглер хэлв. "Та өлслөө гэж юу? Та өөрөө мэдж байгаа шүү дээ. Эрхэм та юу идэхийг хүсэж байна? Энэ хараал эдвэрийн газар чинь Тахианы дэгдэхэ тийм хэмжээгүй үнэтэй юм бол зүсэм хар талх авахаас яах вэ?" "Талхыг болно. Хөөе талах" гэж Пепино хашгирав. Залуу хүү жижигхэн талх авчрав. "Мэ" гэж Пепино хэлэхэд Данглер "Үнэн хэдв" гэж асуув. "4998 луйдер. Та урьдчилаад 2 луйдрыг төлчихсөн шүү дээ." "Юу гинэ? Ганцхан жаахан талах 100,000 франк байх гэж үү?" "100,000 франк" гэж Пепино хариулв. "Тахианы мах чинь 100,000 франкийн үнэтэй шүү дээ. Манайд хоолны үнийн жигсаалт байдаггүй. Юм бүхэн ганцхан үнэтэй. Та ихч багч иднэ үү? Эсвэл 10 хоол захиална уу? Ганц хоол захин уу? Үнэн нь өөрчлөгдөхгүй. Та бас л тоглоом хийж байх шүү. Энэ чинь юусоо тэнэг хэрэг. Та нар намайг өлсгөлөнгөөр алах гэж байгаагаа шууд хэлчихвэл дээр байна." "Үгүй. Та л өөрийгөө өлсгөх гэж хүсээд байх байна. Үнийг нь төлчихөөд л идэхгүй юу? Мал минь, би юугаараа төлөх юм бэ? Чи намайг 100,000 франк халаасалж явна гэж санаж гин үү?" гэж Данглер байж ядан хэлв. "Эрхэм минь, таны халаасанд 5 сая 50,000 франк бий. Энэ бол 100,000 франкийн үнэтэй 50 дахианы дэгдэхэ бас 50,000 франкаар нь хагас дэгдэхэ авч болно гэсэн үг." Данглер цочин татвас хийвэ. Нүднийх нь боолт унах нь тэр. Хэдийгээр энэ мэдээж тоглоомч гэсэн Данглер одоо үүнийг ойлгожээ. Тэр үүнийг урдын адил шулуухан хавтгай биш гэдгийг мөн ойлгожээ. Гэдгийг дашрамт хэлэх хэрэгтэй. "Хөөе, би тэр 100,000 франкийг чинь өгвөл та бид хоёр тооцоо хийсэн болж би хоолоо тайван идэж болох уу?" гэж Данглер хэлэхэд
Мэдээж хэрэг гэж Пепино хариулв. Тэгэхэд Данглер тайвшран санаалдаж би тэр мөнгийг яаж та нарт өгөх юм бэ гэж асуув. Тэрүүнээс амархан юм байхгүй. Та ч Ром хотын банкны гудамждах Томсон Френчийн банкнд харилцах данстай шүү дээ. Тэгэхээр бидэнд 4998 франкийн чек бичээд өгч. Манай банкны эзэн түүнийг чинь авна. Данглер үгүй ядахта сайн дураараа өгч байгаа дөр үзүүлэхийг хичээж байв. Пепиногийн өгсөн үзэг цаасыг авч зурвас бичээд гарын үсэг зурчхаад "Мэ, энэ чекийг авч зохих хүнд нь үзүүл" гэв. "Мэ, танд энэ дахианы дэгдэхэ." Данглер санаа алдаад маха огтлов. Энэ нь тархан үнэтэй зэрэг зүйлбэл даанч туранхай мах байлаа. Пепиногийн тухайд гэвэл өгсөн зурвасыг нь авч анхааралтайгаар уншаад халаасандаа хийж төрөг вандуйга эдэж гарав. Өршөөл. Маргааш нь Данглер бас л өслөө. Энэ аггүй доторх агаар нь хоол идэх дур ихэд хүргэх аж. Олзны хүн энэ өдөр мөнгө өрөхгүй гэж шийджээ. Уг Нимба учир хагас маха хэсэг талхтай хойшин тавьсан байж. Гэтэл өлсөхөөс илүү ам хатах аж. Данглер ам цангах тухай тооцоолоогүй юмсан чи. Хуурашсан хилээ тагнадаа наалдах хүртэл юм уухгүй хичээгээд л байв. Тэгээд тисэхгүй болохоор хүн дуудал. Манаач хаалгыг нь онгойлгож өгөхөд танихгүй царай харагджээ. Тэгэхээр Данглер хуучин танилтайгаа ярил дээр гэж бодоод Пепиног дуудуулав. "Эрхэм минь, би энд байна" гэж хэлээд дээрэмчин яаран гарч ирсэн нь Данглерт сайнны ёр мэд санагдав. "Та юу гэсэн бол?" гэж дээрэмчин асуухад "Уух юм" гэж хоригдол хэллээ. "Ромын орчим дарс хэмжээгүй үнэтэй гэдгийг та мэдэх байхаа" гэж Пепино хэлэхэд Данглер цохилтыг нь няцаах гэж. "Тэгвэл надад ус айл та" гэв. "Айрхэм ноён минь, ус чинь дарснаас ховор зүйл шүү. Одоо тун аимшигтай гам болж байна. Бас л шинээр эхлэх болж байх шүү" гэж Данглер хэллээ. Тэгээд тоглоом хийж байгаа дүр үзүүлэх гэж оролдон нэмсгэлсэн боловч чамархааных нь хөлс гарч байв. Пепино мөн л ажигчгүй байхыг хараад Данглер "Найз минь, ганц аяг дарсгүй. Та үнийг харамлна гэж юу" гэв. "Эрхмээ, бид жижиглэн худалдаггүй гэж танд хэлсэн шүү дээ" гэж Пепино ширүүхэн хэллээ. "Тэгвэл надад нэг лонхыг аль та." "Ямраас нь авах вэ?" "Хямдханаас нь авъя." "Бүх дарсны үн адилхан." "Ямар үнэтэй юм бэ?" "Шилэн 25,000 франк." "Та нар намайг тонно гэдэг санаагаар хэлбэл дээр юм биш үү?" гэж Данглер зөвхөн Гарлагон зүйосоор нь үнэлж чадхаар гонигтайгаар хэлээд "Энэ нь миний арсыг хэсгээр нь хуулахаас амар юм да" гэв. "Толгойлогч маань тэгнэ гэж бодож байж болох юм" гэж Пепино хэллээ. "Толгойлогч гинэ хин гэж хүн бэ?" "Ууржигдэр таныг түүн дээр оруулсан шүү дээ." "Одоо хаана байна?" "Энд би." "Би түүнтэй уулзаж болох уу?" "Тэрүүнээс амархан юм гэж байхгүй." Ховч өнгөрөөгүй байтал Луижи Вампа Данглерийн өмнө хурч ирлээ. "Та намайг дуудаа юу?" гэж олзлогдсон хүнээс асуув. "Эрхэм, та намайг нааш нь авчирсан энэ хүмүүсийн толгойлогч юу?" "Тийм эрхэм минь. Тэгэд юу гэвэ?" "Та миний золиосонд хичнээн мөнгө нэхэх гэж байна." "Танд байгаа тэр 5 сая франкийг чинь лавна." Данглерийн зүрхийг мөс шиг хүйтэн гараар базах шиг санагджээ. "Энэ бол их хөрөнгөний минь үлдэгдэл байгаа юм. Хэрв та үнийг минь надаас салгаж авбал бас амийг нь аваарай." "Танаас цус гаргахыг бидэнд хориглосон." "Хэн хориглосон юм бэ?" "Биднийг захирддаг тэр хүн." "Тэгвэл та өөр хүнд захирагддаг байх нэ?" "Тийм ээ. Даргадаа захирагддаг." "Би таныг л дарга юм байх гэж сонсон юм." "Би энэ хүмүүсийн дарга. Харин надад бас дарга байдаг юм." "Тэр дарга чинь бас өөр хүнд захирагдах уу?" "Тийм ээ." "Хэнд тэрв?" "Тэнгэрт." Данглер бодлогоширсноо. "Ойлгохгүй байна" гэв. "Магадгүй. Тэр дарга чинь та нарыг надтай ингэж харьцаарай гэж тушаасан уу?" "Тийм ээ." "Ямар зорилгоор тэрв?" "Үүнийг би мэдэхгүй." "Гэхдээ миний төрөвч нэг л өдөр хоосрон шүү дээ." "Тэгж л таарна." "1 саяыг авахгүй юу?" гэж Данглер хэлв. "Үгүй ээ.
2 саяг. Үгүй. 3 саяг. 4 саяг. За 4 саяг. Та нар суллаж тавина гэж амаагүй л би үүнийг өгье гэв. 5 саяг авах учиртай байхад та 4 саяг ав гэд байдаг чинь миний бодлоор хожих гэсэн үг биз дээ. Банкны эзэн гой. Бүгдийг нь ав, дуулж гин үү. Тэгээд намайг алаарай гэж Данглер хашгирав. Ярих юм. Тайвшир. Ингэж уурлах хэрэггүй. Тэгвэл та өдөрт 1 саяыг идчихэр хоолнд тийм дуртай болчих нь шүү. Чөтгөр ав. Жаахан хямхтай байгаарай. Танд төлөх мөнгөгүй болохоор би яах вэ? Гэж Данглер сандчин асуув. Тэгвэл та өлсгөл болно доо. Өлсөх гинэ. Гэж Данглер зэвхээрэн хэлэхэд тэгжил таарна гэж Вампа ажиггүй хариулв. Үгүй та ч намайг алах дургүй байгаа гэж хэлсэн шүү дээ. Тийм ээ. Тэгээд намайг өлсгөж өхүүлэх хэрэггүй. Энэ бол шал өөр хэрэг л дээ. Тэгвэл үгүй. Бузар золиг минь. Би та нарын бузар тооцоог нураанда. Би үхэл ёстой юм бол түргэн үххэн дээр. Та нар намайг тарчилган зовоосон ч миний гарын үсгийг авч чадахгүй. Гэж Данглер дуалтал. Эрхэмсэг таны дур аарл болог гэж Вампа хэлээд өрөөнөөс гарлаа. Данглер галт зууран орилж ямааныхаа арьсан дээр очив. Тэд ямар улсав? Нүдэнд үл харагдагч дарга нь хэмбэ? Тэд ямар санаатай байгаа юм бол яагаад бусад хүн золиосны мөнгө төлөөд эндээс ангижирч болж байхад би болдоггүй юм бэ? Түргэн үхлэл үл ойлгогдом өс хонзонгоор өөрийг нь золиос болгож буй хатуу ширүүн дайснуудын төлөвлөгөөг эрдэн хаж болно. Гэвч үхэх гэдэг хэцүү. Данглер урт удаан амьдралынхаа туршид анх удаа үхлийн тухай бодсон бөгөөд түүнийг уриалан дуудахтаа айж байжээ. Амьд амтан бүрийн дотор нуугдсан зүрхийг нь зохих бүрт чи үхнэ гэж байдаг хээ үзэгдлийн нүрийг олж харах хорм иржээ. Данглер хор идэд үхэх гэж арга нь барагдан тарчилж цөхөрсөөр байгаад аврагддаг араатантай адил байв. Тэр оргох тухай бодлоо. Гэвч хүрээлж байгаа хан нь хаднаас зузаа. Гарах ганц хаалган дээр ном уншсан хүн сууж цаад талаар нь буутай хүмүүс нааш цаашаа явж харагдана. Данглер дөнгөж 2 өдөр л шүд 100 төвчээд дараа нь сая франкаар хоол авахыг гуйвал өгсөн франкийг нь авч оронд нь гомдолгүй сайхан хоол идүүлв. Энэ үеэс эхлэн хөөрхий олзлогдсон амьтны амьдрал ухралт ийм байдалд орж эхэлвэ. Тэр илүү зовж зүдрэх чадалгүй болтлоо тарчилсан болохоор түүнээс шаардсан бүхнийг нь гүйцэтгэж байв. Ингэж 12 хонжээ. Тэгээд ахиж дэгжиж явсан үеийнхээсээ дооргүй хоол идээд хэдэн чек өгснө бодож үзв. Тэгсэн чинь түүнд дөнгөж 50,000 франк үлдсэн байв. Тэгэнгүүт түүнд аимшигтай өөрчлөлт гарч 5 саяга өгчихсөн хүн маань сүүлчийнхээ 50,000-ыг хадгалж үлдэхээр шийдэв. Тэр байрын мөнгөө л өгөхгүй тулд юм бүхнээс бүрэн татгалзаж амьдрахаар шийджээ. Төвний толгойд гал зуурхын даваан дээр гарсан горилго төрөх шиг болов. Аль хэдийнээс тэнгэр гихчийг мартчихсан тэр хүн бүх нэг чадагчийн тухай бодох болов. Заримдаа дээд эзэн гайхамшигыг бүтээдэг юм гэж өөртөө ярина. Аггүй нурж мэднэ. Худагт ламын цэрэг энэ нүгэлт газрыг илрүүлж түүнд тусалж болох юм гэж бодно. Тэгвэл түүнд 50,000 франк үлдэх бөгөөд тэр нь өлсөж үхэхгүйгээр амь зогоогоод байхад хүрэх ажээ. Тэгээд л энэ 50,000-ыг тэнгэр өөрт нь үлдээж өгөхийг хүсэж нулимс гарган мөргөн. Ийм маягтай 3 хоног өнгөрүүлсэн бөгөөд энэ хугацаанд тэнгэрийн нэрийг үнэн зүрхнээсээ биш гэсэн аман дээрээ лав зогсолтгүй дуудаж байв. Заримдаа хөөрхий өрөвдмөр өвгөн үхэх гэж хэвтэж байсныг цонхоор харсан юм шиг санагдаад явчихна. Энэ өвгөн бас л өлсөж үгсэн юм. Данглер 4 дахь өдөр нь амьд хүн биш, амьд хүүр боллоо. Тэр өрдөх хоолны үлдэгдлийг цуглуулж чулуун шалан дээр дэвссэн сэрсийг мэрж эхлэв. Тэгэхэд дээд эзэнт мөргөдгийн адилаар Пепиног идэх юм өгөөч гэж царайчлан зүсэм талхны үнэд 1000 франк өгье гэж байв. Пепино юм дуугарсангүй. 5 дахь өдөр нь Данглер өөдрөө мүлхэж очоод та бол Христ шашинтан биш байна. Та Тэнгэрийн өмнө өөрийн найз нөхрийг турааж алах гээ юу? Гэж өвдөг сөхрөн хэлв. Миний найз нөхөд хаан байна. Гэж бовтнаад газар унав. Дараа нь хөндийч. Даргыг дууд гэж хашгирав. Би энд байна.
Танд юу хэрэгтэй гэж Вампа тэр дороо гарч ирэн асуув. Тэкэд Данглер төрөвчээ гаргаж миний сүүлчийн алтыг ав. Харин намайг энэ агуйдаа суухыг зөвшөөрөөч. Би одоо суллагдахыг гуйхгүй. Харин зөвхөн амнаас игмэн үлдээгээрэй гэв. Та их зовж гин үү гэж Вампа асуув. Би ихэд тарчлан зовж байна. Гэхдээ танаас илүү их зовж зүдэрсэн хүн би. Тийм байх ёсгүй. Үгүй тийм шүү. Өлсөж үгсэн ч хүн би. Тэкэд Данглер цэцэглэж явсан үедээ нэгэн муу оромжинд өрөвдмөр болсон орд дэвсгэрт хэвтэж байсан өвгнийг санджээ. Данглер гиншин чулуун шал руу тухай наалдуулан унлаа. Тийм ээ. Надаас илүү зовж зүдэрсэн хүмүүс байсан юм. Гэвч тэд нааждаа идэх одонд төрсэн хүмүүс байсан юм. Та гимээ наминчилж гинөө гэж нэгэн хүн ширүүн авч сүртэйгээр асуухыг дуулаад Данглерийн ус өрвийг шиг боллоо. Бүрлдсэн нүдээр орчин тойрно эргүүлэн харвал Луижи Вампийн цаад талд багны сүдэрт нэг цовтой хүн зогсож байв. Би юунд гимээ намжлах билээ? Хэмээн Данглер дөнгөж дуулах хуйцаар хэлэхэд нөгөө дөө. Хийсэн хорт муу үеийнхээ төлөө гэж хэл. Нүглээ намжлж байна. Хүлээж байна гэж Данглер дуу тавин хэлээд эзэнхий гараараа цээж нүдэв. Тэкэд үл таних хүн. Тэгвэл би таныг уучлая гэж хэлээд цуваа тайлж урагшааныг алхаж гэрэлтэй газар гарч ирэл. Монте Кристо гүн гэж Данглер хашгирахад өлсөж довсноос болж цонх хийсэн царай нь уламж зэвхийлээ. Та андуурч байна да. Би Монте Кристо гүн биш. Тэгээд хин бэ? Би болоо таны худалдаж, урвж, нэр төргүй болгосон тэр хүн. Би бол таны болзоод хүүхнийг завхруулж, баялаг хөрөнгөнд хүрэхийн тулд гიშгчин хайсан тэр хүн. Би бол таны уршгаар эцэг нь өлсөж үгсэн тэр хүн. Би таныг өлсгөж өхүүлэх ёстой байсан боловч уучлах хэрэгтэй болсон учраас таныг өршөөе. Би Эдмон Дантес байна. Данглер дуу алдан хашгираад хөлийнхэн дэргэд унлаа. Босс. Би таны амийг хэлтрүүлж байна. Таны хамсаатнууд ийм азтай байгаагүй дээ. Нэг нь галзуурч, нөгөөх нь үхсэн. Та тэр 50,000 франка өөртөө үлдээ. Би танд бэлэглэж байгаа юм. Харин өнчин ядуусаас хулгайлж авсан 5 сая чинь аль хэдийн очдог газартаа очсон. Одоо та ид. Та өнөөдөр миний зочин. Вампа, энэ хүн цадхаараа сул чөлөөтэй болог гэв. Данглер гүнг гартал хэвдсэн хിവэр байв. Тэгээд толгой өндийлгвэл бүртэлцэн сүүдэр гарч яваа харагдсан ба. Төөний өмнө дээрэмчид бөхөлцөн ёсолж байгаа харагдана. Вампа гүнгийн тушаалыг биелүүлж Данглерт Италийн хамгийн сайхан жимс, хамгийн шилдэг дарс өглөө. Дараа нь шуудангийн сүйх тэргэнд суулгаж замаар явуулан нэг модны дэргэд буулгаж өрхөв. Данглер тэрхүү модны дор хаана байгааг аач мэдэхгүй өглөө болтолсон. Үүр цайхад ойролцоо горих байхыг харжээ. Юм умаар санагдан ус руу мөлхөн очив. Тэгээд ус уух гэж бүхийхэд үсэн цайжсан харагдлаа. 10 дугаар сарын 5. Оройн 6 цагийн орчин байв. Намрын шар нарны тунгалаг туяа хөгцөнхөр тэнгисийн долгионд туснаа. Өдрийн халуун буурч. Өд дундын бүгчм халуун нойрноос ирсэн байгалийн амьсгал гэлтэй сэвэлсэн салхи хүлээ. Газрын дунд тэнгисийн эргийг сэрүүзүүлэн байдаг сэвэлцэг салхин ой модны анхлын үнэрийг тэнгисийн давстай усны үнэртэй хослуулан эргээс эргт хүргэн. Гибралтараас Дарданиэл хүртэл, Тунисаас Венец хүртэл үргэлжлэн сэлийсэн сайх асар том нуурын мандлаар үдшийн бүрийд нэгэн цагаан хөлөг далавчаад элгсэн хун шовоо хөвөн явах мэд хөвөн яваа харагдана. Гойлог зэгзгэрхэн энэ онгоц ардаа гэрэлтсэн усан боргоо үлдээн хурдлан давхина. Тэнгэрийн хаяанд нарны сүүлчийн туяа далдран алга боллоо. Гэвч эртний үлгэр домгийг санагдуулам хурц туяа нь Амфритидийн нууцыг гэлтгэн тэнгисийн долгион дээр улайран туссаар байв. Галын тэнгэр түүний илгэн дээр нуугдаж тэрсэн хайртай хөх цэнхэр цовондоо орон нуухыг хичээх мэт ажээ. Салхин хэдийгээр бүсгүй чүүлийн сэвлэг үсийг хийсгэхээргүй байсан боловч
бяцхан хөлөг хурдлан давхиж байв. Хөлөг дээр өндөр нуруутай, хүрэн цар айдтай хүн хөдлөлгүй ураг ширтэн зогсоход долгион дундаас урган гарсан Каталаны аврах том бүрх малгай шиг газар түүнд ойрцоор байв. Энэ ч Монте-Кристо мөн биз гэж бяцхан хөлгийг эзэмшиж буй бололтой явуулын хүн бодлогошрон гуйгаар гунигтай асуухад тийм ээ эрхэм минь бид зорьсон газараа хурч ирж байна гэж Ахмад амандаа хариулв. Бид зорьсон газараа ирж байна гинэ гэж явуулын хүн цаанаас нэг гунигтай наргагүй шивнэлээ. Тэгээд аяархнаар тийм ээ энд миний буудал байгаа юм байна да гэв. Тэгээд дахин бодлогошрон зогсож уруул дээр нь нулимснаас илүү гунигтай нэмсэглэл тодорлоо. Хэдэн хувийн дараа эрэг дээр бүдэгхэн гэрэл гарснаа тэр дороо онторч буундуу дуулдваа. Эрхэм минь эрэг дээрээс бидэнд дохио өгч чинь та өөрөө хариу өгөхгүй гэж Ахмад хэлв. Ямар дохио гэж цаадах насав. Ахмад арал үзаалаа. Түүний орой дээрээс цагаан утаа гарч замхран байв. Гарлаа гэж нөгөө хүн нойрноос ирсэн мэт хэлээд заасаа гэв. Ахмад түнд цэнгэлсэн буу өгөхөд авч айжуухан өргөд хий буудлаа. 10% өнгөрөөгүй байтал хөлөг онгоц дал баага буулгаж багхан буудлаас 500 алхмын зайтай газар бархка хаяж зогсов. Дөрвөн сэлүүрч нэг жолоо баригчтай завийг буулгасан байв. Явуулын хүн завин дээр шилжин гараад өөртөн зориулт цэнхэрхээс дэвссэн завны хошуунд очиж суухын оронд гараа зөрүүлдэн зогсов. Сэлүүрчид тушаал хүлээж жигүүрээ хатаах гэж дэлгэн байгаа шоу шиг сэлүүрээ өргөн бэлхэн болговол урагшаа гэж анчин хэлв. Дөрвөн хос сэлүүр ус үсэргэлгүй доош сэлүүрдэн орвоо. Зав сум шиг хурдлан дүүлв. Хувийн дараа хадны ангалд гарсан далайн буланд орж завны үзүүр усны илсэн ёроолыг зүсэн зогслоо. Эрхэм минь хоёр сэлүүрчин таныг эрэг дээр гаргаж өгнө гэж жолоо баригчийг хэлэхэд аяны хүн яасан ч яах вэ гэсэн маягтай дохиод бүсгийг хүртэл усанд оров. Эрхэм та дэм юм хийх юм. Эзэн биднийг загнанда гэж жолоо баригч хэллээ. Тэгэхэд аян чин хариу дууралгүй шууд эргөөд явхад урд нь хоёр далайчин усны ёроолын аль аятайг сонгон явлаа. Тэгэд 30-аад алхаад хуурай газар дээр гарлаа. Аяны хүн усаа сэгсчээд бүрэнхий болчихсон байсан тул ямар газар өөд аваачих бол гэдгийг тааварлан мэдэх гэж ээш тийш харж байв. Толгойгоо дөнгөж эргүүлтэл нэгэн хүн мөрөн дээр нь гар тавьж "Морлон орно. Максимилиан, та яг хэлсэн дээрч их баярлалаа" гэж дуугархад тэр дуунаас Морл цочив. "Өө, гүн таав" гэж Морл бараг баяртайгаар дуу алдаад Монте-Кристогийн гарыг хоёр гараар атгав. "Би бас тань шиг цагийг яг баримталж байгаа биз. Найз минь, та нэвт новчсон бай шүү дээ. Ховцоо солих хэрэгтэй байна. Тийшээ явъя. Та ядарч даарсныг мартуулах байр зассан." Монте-Кристо Максимилианы эргэж харахыг мэдээд хүлээж зогсвоо. Үнэн дээр ч Морлыг авчирч өгсөн хүмүүс түүнээс хөлсний хэлгүй. Төлхөөс өмнө буцаад явчихсныг хараад гайхжээ. Зав хөлөг онгоц руугаа буцаж сэлүүрдэж байх нь дуултал. "Та хөргөж ирсэн далайчтай харж ийн үү?" гэж гүн асуув. "Тийм ээ, тэд явчихлаа. Би мөнгийг нь төлөөгүй байсан юмсан." Максимилиан энэ тухай зовох хэрэггүй. Миний арал дээр ирэх бараба жуулчдыг хөлсгүй авчирч өгч байх тухай далайчид бидний хооронд гэрээтэй. Өөрөөр хэлбэл соёлт орнуудад ярьдагчлан би урдаас суудлын захиалга өгчихсөн хүн л дээ гэж Монте-Кристо инээж хэлв. Морл гүнг гайхан хараад "Та энд Парист байснаас шал өөр болчихж" гэж хэлв. "Яагаад тэр билээ? Та энд инээж байна шүү дээ." Монте-Кристогийн царай тэр дорхноо бараагаад явчих. "Максимилиан, таны хэлдэг зөв. Тантай уулзсан явдал надад аз жаргалтай сайхан хэрэг боллоо. Тэгэд би аз жаргал гэдэг зурсхийн алга болдог гэдгийг мартчихж" гэж гүн хэллээ. "Үгүй гүн минь, дураараа инээж жаргалтай бай. Түүгээрээ зовж байгаа хүмүүст л амьдрал гүнд бэрх байдгийг харуулж өг. Та бол энэрнгүй сайхан санаатай хүн. Та намайг хөгжилтэй болгох гэж хөгжилтөө юм шиг байна шүү дээ" гэж Морл найзынхаа гарыг атхан дуултал. "Та ташаарч байна. Би үнэндээ аз жаргалтай сайхан байсан юм" гэж Монте-Кристо хэлв. "Та тэгвэл миний тухай мартчихъя. Тэр тусмаа сайн да."
Яагаад тэр билээ? Яагаад гэвэл би циркт гладиатор эхэзэн хаанд баяр хүргэж, өглийг зорин алхагч би танд баяр хүргэж байна гэж хэлдэг шигээр л танд хандан хэлэх байна. Та тайвшраагүй байна гэж юу? Хэмээн Монте Кристо учиртайхан харж хэлэхэд Морл гонигт айхнаар та үнэхээр тэгж болно хэмээн бодлоо гэж юу? Хэмээн асуув. Максимилиан, чи миний хэлхийг ойлго. Намайг салхинд үгээ дэмий цасаж явдаг чалчаамтан гэж бодоогүй биз дээ? Хүний зүрх надад нууц биш байдаг учраас таныг тайвширвуу гэж асуух хэрэгтэй. Таны зүрхний гүн дотор юу нуугдаж байгааг хоёулаа харъя л та. Зүрхч нь урдын адил өвдөж Бээжийн шомуулт хат хуулсан арслан цочих мэт цочиж байна уу? Зөвхөн булшил амрааж чадах халуун хүсэлч нь таныг зовон хүнийг амьдралаас зөвхөн үхэл өөд түлхдэг тайтгаршгүй уй гашууч нь хэвээр байна уу? Таны зүрх зориг чадалгүй болж уйдгар гуниг эцсийн гордлогыг нь унтрааж дахин уйлан хайлах тэнхээгүй болгов уу? Хэрв танд дахин нулимс байхгүй болж зүрхч нь үхэж тэнгэрээс өөр түшиг тулах юмгүй болж харц чинь зөвхөн тэнгэрөөд харах болсон бол майз мань та тайвширсан хэрэг. Өөр юунд ч дүрлзээд байх хэрэггүй болсон. Гүмэн гэж Морл номхон дүлгөөн боловч хатуугаар хэлээд хуруугаараа доош газар зааж байгаа боловч тэнгэр өөд харж байгаа хүний үг гэж бодож миний хэлхийг сонсооч. Би найзынхаа дэргэд үхэх гэж тань дээр ирсэн юм. Надад хайртай хүмүүс бий. Миний дүү төвний нөхөр нь байна. Гэвч сүүлийн хоромд би хэнийгэн хүн надад нэмсэглэж хүчтэй тэврээсэ гэж хүссэн юм. Жули бол уйлж унжин ухаан алдаж оочно. Би түүний зовж сүдэрч байгааг харах болно. Гэтэл би өөрөө бишгүй дэ зовлоо. Эммануэль бол бууг минь надаас булааж аваад байшин дүүрэн хашгирах болно. Харин та бол хэрв өгдөггүй бол тэнгэр гэж бодохоор хүнээс илүү хүн учраас намайг мөнхийн хаалгууд чимээ аниргүй ээлдэг зөөлөн үдэж гаргаж өгөн шүүд гэв. Найз минь надад бас нэг эргэлзэх юм байна. Та зовж зүдэрснээ эд бах болгохоор хулчгар хүн биш биз гэж гүн асуув. Үгүй дээ гүн намайг харалтаа. Би хулчгар биш шүү гэж хэлээд хоёр гараа сунгаж миний судас хурдан ч үгүй удаан ч үгүй хуучнараа л зохилж байна. Би замынхаа эцэд хурч ирсэн хөө. Цаашаа явахгүй хүн. Та өөрийгөө ухаантай мэрэгэн хүн гэдэг. Та надад бодож явбал бүтэн гэж хэлсэн шүү дээ. Эн чинь юунд хүргэсэн гэдгийг мэдэж гин үү? Би бүтэн сар хүлээл. Энэ бол бүтэн сар зовлоо л гэсэн үг. Хүн гэдэг хөөрхий, золгүй амтан. Би өөрөө юунд найдаж байгаагаа мэдэхгүй хүлээж байл. Эд шид гэхэд ямар эд шид байвт? Бидний оюуныг ухаангүй гордлогоор балартуулагч тэнгэрл мэднэ. Би хүлээж найдаж байв. Бид хоёрын ярьсан 15% та миний зүрхийг өөрөө мэдэлгүй ихэд зовоож хэлсэн үг бүр чинь надад цааш зориг байхгүй гэдгийг нотолж байна. Үхэл намайг ямар ийдэг сайхнаар бүүвэлж байна вэ гэв. Морл сүүлчийнхээ үгийг та жаангуй их хүчээр хэлсэн учраас гүн цочих шиг боллоо. Морл хариу дуугарахгүй байгааг хараад 9-р сарын 5 та надаас 1 сарын хугацаа сунгахыг шаардсан бил. Би зөвшөөрсөн. Найз минь өнөөдөр 10-р сарын 5 гэж хэлснээ цагаа хараад одоо 9 цаг болж байна. Тэгэхээр надад амьд байх 3 цаг үлдлээ гэв. Цаасан хэрэг явъя гэж Монте Кристо хариулв. Морл гүнгийн хойноос аяндаа дагаж тэрч байтугай агуйн амаар яаж орсныг олж мэдсэнгүй. Хөл доор нь хэвс байх шиг санагдаж хаалга онгойлоо. Сайхан үнэртэй агаар амьсгалагдаж хурц гэрэлнүүдийг нь гэл болов. Морл тэнэгэлзэн зогсов. Энэхүү зоригийг султгагч баян тансаг байдлаас айж Монте Кристо түүнийг найрсгаар ширээр үтүүлэв. Та бид хоёр үлдсэн 3 цагаа эртний ромчууд шиг өнгөрүүлж яагаад болдоггүй юм бэ? Өөрийн үе залгамжлагч эзэн Норианоос алах ял заагдаад тэд нар цэцгийн үнэр анхлуулсан ширээний ард үхлийг хүлээн сайхан үнэр үнэртэн сууцгааж байдаг байсан юм гэв. Морл энэ эмсэглэв. Өөрөө л мэдээ. Үхэл гэдэг чинь үхэл, амьгүй тайван, зовлон зүдүүргүй нойрсхийг хэлдэг юм гэж тэр хэлв. Түүнийг ширээний ард суухад Монте Кристо өөдөөс нь хардсав. Энэ бол бидний нэг удаа дүрслэн бичсэн тэрүүлгэрийн сайхан ширээ байв. Гант гүшөө, хуучин хിവэр цэцэг, жимстэй сакс толгой дээрээ барьсан байв. Морл орохдоо таслахааг хайн гарсан болохоор юу ч анзаараагүй мэдээж. Би
Эрхэн эр хүнээсээ асуудаг ёсоор танаас нэг юм асууя гэж гүн өөд ширтэн харж хэлв. Асуу. Гүн та хүний бүх мэдлэгийг эзэмшсэн хүн. Та манай ертөнцөөс илүү дээд ертөнцөөс гарч ирсэн байх гэж надад санагддаг юм гэж Морл үргэлжлэн хэлэхэд гүн гонигтайгаар инээмсэглэж. Морл таны үгэнд үнний хувь байна. Би бол нажид зовлон гэдэг гаргаас бууж ирсэн юм гэв. Би таны үгэнд бүрэн итгэдэг. Тэрч байтугай нууцудаг учрыг нь мэдэх гэж ч оролддоггүй. Та намайг амьдрч байл гэс. Тэгээд л би амьдрч юм. Та намайг найдаж бай гэс. Тэгээд би бараг л найдаж байлаа. Одоо танаас хэрв та өөхөх гихчийг үдсэн юм бол их зовиртой байх уу гэдэг ганцхан зүйлийг асуув. Монте Кристо Морлиг эцгийн энэрэнгүй харцаар харж. Тийм ээ. Энэ бол маш зовлон шаналгаатай. Хэрв та амьд баймаар санагдаад байгаа тэр үхлийн бүрхүүлийг хамаа намаагүй хэмхчихвэл ихэд дарчлана. Та хутганы нүдэнд үл үзэгдэх барсгар ирээр махаа сэглэж хэзээж замаасаа гажиж болох тэнэг сумаар өчүүхэн юм хүрхийгч мэдэрдэг тархиа зад цохвол зовхын муугаар зовж байж амнаасаа хагцах болно. Өөххийн өмнөх зовлонт цагт амнаас чинь ийм үнээр худалдан авсан тайван нойрноос чинь илүү сайхан санагдах болно. Ойлголоо. Өөхөлд бас амьдрал шиг зовлонтой жаргалтай хоёр тал нуугдж байх нь ганцхан түүний нууцыг л мэдэх хэрэгтэй. Максимилиан, таних туйлын зөв. Бид үхлийг найрсгаар эсвэл дайсагналтайгаар угтахын хэрээр өөхөл бидэнд ээлдгээр бүүгэлдэг найз нөхөр болохгүй юу? Эсвэл бидний сүнсийг биеэс нь сугдадагч дайсан болно. Мянган жил өнгөрч хүн байгалийн их сүйтгэгч хүчийг эзэмшин авч түүнийг хүн төрлөختний сайн сайхны төлөө ашиглаж чаддаг болсон цагт таны нэр хэлснээр үхлийн нууц илэрх болно. Тэгэхэд л үхэл хайртай хүндээ тэврүүлэн байгаа юм шиг тийм амттай сайхан зүйл болно доо. Гүн та хүсвэл ингэж үхэж чадах уу? Чаднаа. Морл гүн өөд гараа сунгаж. Би одоо таны энд тэнгисийн дундах өнчин арал дээр фараон чатаархмаар газар доорхын ордонд надтай уулзах гэсний учрыг ойлголоо. Та надад хайртай учраас л энэ тийм биз. Та намайг саяынхаа ярддаг үхлээр өхүүлэхээр хайртай байдгүй. Би зовж зүдэрлгүй Валентинагийнхаа нэрийг дуудан таны гарыг атхан байж үхэх болно гэв. Тийм ээ. Морл та таачглаа. Би үүнийг л хүссэн юм гэж хүн хэлв. Маргааш зовхгүй болно гэж бодоход дарчилсан зүрхэнд минь хичнээн сайхан байна. Та ер нь юуны тухайч харамсаагүй биз гэж Монте Кристог асуухад үгүй гэж Морл хариулв. Нам айгч хүртэл өрөвдөхгүй гэж юу? Хэмээн гүн сэтгэл нь ихэд хөдлөн асуув. Морл дуугарсангүй. Төвний хурцнууд гэнэт бүрхэж дараа нь ер биш ийм байдлаар гялалцав. Том нулимс газар дээгүүр нь бөмбөрнө. Яалаа гинэ. Энэ дэлхий дээр ямар нэг хайрлаж харамсах юмтай байж өөхөх гэж хүснэ гинэ гэж гүн хэлэхэд Морл дорой дуугаар дахиад нэг ч үг бүү хэлээч. Та намайг зовоож гүйцлээ гэв. Морл суларч байна гэж гүн бодлоо. Ив цайзад нэгэн удаа үгүй хийж чадсан тийм аимшигт эргэлзэл дахин сэргэж ирэв. Би энэ хүнд аз жаргалыг нь буцааж өгөх гэсэн юм. Би энэ аз жаргалыг хортмоо үйл хийсэн жингийн тавгийн нөгөө талд тавьж цэнгэл аз жаргалын талыг дийлүүлэхийг хүсэж байна. Хэрвээ энэ хүн аз жаргалыг олж авахар тийм золгүй байдалд ороогүй байвал яана. Тэгвэл би яах вэ? Би сайн сайхныг санаж хортмоог мартсан болох нэ гэж хүн дотроо бодлоо. Таны үе гашуу хязгааргүй их байгааг би мэдж байна. Гэвч та дээд эзэнд сүсгэлдэг мөртөө сүнсээ сүйтгэхийг хүсэхгүй биз дээ гэл. Морл уйдгартайгаар инээмсэглэв. Гүмэн би гой сайхан үгэнд дуртай хүн биш ээ. Гэхдээ одоо миний сүнс надад хамаарагдхаа болсон гэдгийг тангаргалъя гэж зүрлэл. Морл та намайг энэ орчлон дээр ганцаараа гэдгийг мэднэ. Би таныг хүү шигээ бодож сурчигч. Тэгэхээр хүүгээ аврахын тулд амнасаа эд баялгаа бол бүрч дуртаяа зориулахад бэлхэн байна гэж Монте Кристо хэлв. Та тэгэд юу гэх гээв? Та маш баян хүн. Ямар их аз жаргалтай сайхан байдгийг мэдэхгүй болохоор өөхөх гэж хүсээд байна гэж хэлэх гэсэн юм. Надад 100 сая орчмын хөрөнгө байна.
Би үнийг танд бэлгэлье. Ийм хөрөнгөтэйгээр та юу хүсснийг хийж чадна. Хэрэв та нэр төртэй хүн болохыг хүсдэг бол бүх зам нээлттэй болно. Орчлон эргүүлж, нүүр царайг нь өөрчилж, ямар ч төрөхгүй хэрэг хийж, гэмт явдал үйлдсэн ч та амьдарсаар л байх болно. Хүн та надад ам өгсөн шүү дээ гэж Морл Хуиднер хэлээд цаг харж одоо 11 цаг болж байна гэв. Морл чи миний гэрт нүдэн дээр тэгэх гэж юу? Сайн бодооч. Тэгвэл намайг явуулчих. Би таныг тэгвэл надад хайртай. Би зөвхөн өөртөө хайртай хүн байсан байна гэж мэдээ гэж Максимилиан царай муутай хэлээд гарах гэж бослоо. Тэгэхэд гүнгийн царайд гэгээ орж заасаа. Та буцаж няцашгүй шийдсэн болохыг харлаа. Та үнэхээр хүнд найжид зовлонд учирсан болохоор зөвхөн гайхамшигт эд шидэл таныг эдгэж чадна гэж хэлсэн шүү дээ. За Морл минь суугаад хүлээж бай гэв. Морл түүний үгэнд орж суулаа. Тэгэхэд Монт Кристо босож бэйдэ алтан гинжнээс зүүн авч явдаг төлхүүрээр шүүгээгээ онгойлгож түүн дотроос маш сайхан цоолбортой мөнгөн хайрцаг гаргаж ирэв. Дөрвөн буланд нь тэнгэрийн хүсэн мөрөөдсөн чига тэнгэр лүг адил огтын бүхийн суусан гойлог дүрийг цудхаж. Тэр бэр хайрцгаа ширээн дээр тавив. Дараа нь онгойлгож таг нь нууц бүрш дарахад онгойдог алтан хайрцаг гаргаж ирвэ. Жижиг хайрцагт зуурсан гурил шиг зунгаарлцсан тослог дүүрэн байв. Хайрцгийг чимсэн алт эрдэнсийн чулууны туяа түүний өнгийг ялхан харахад цаад болж байв. Тэр зуурмаг хөх улаан шар өнгөөр солонгорноо. Гүн тэр юмнаас алтан халбгаар багахныг хутгаж аваад Морлийг тас ширтэн байж өглөө. Ногоов дөрөнгөтэй бодис болох нь одоо харагдав. Энэ болоо. Таны хүсэж миний амлсан юм байгаа юм гэж хүн хэлэхэд Максимилиан Монт Кристогийн гараас халдгыг нь авч би үхээс өмнө танд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлхийг хүсэж байна гэв. Гүн өөр нэг халбаг авч өмнө хутгаж авав. Найз минь та яах нь вэ гэж Морл түүний гарыг барьж хэлв. Морл минь Тэнгэр намайг уучлаг. Би ч бас чамаас баггүй амьдралаасаа уйдлаа. Тэгэхээр энэ сайхан завшааныг ашиглаж гэж хэлтэл Максимилиан. Та болохгүй гэж дууалдаад. Та бол сэтгэлтэй хүн, хайрлагдах хүнтэй, гордлох тасраагүй хүн. Тэгэхээр ингэж болохгүй. Энэ бол гэмт хэрэг болно. Миний сайхан санаат найз минь баяртай. Би Валентинад таны миний төлөө хийсэн бүхнийг ч ярина гэв. Морл алгуурхан боловч шийдэмгийгээр зүүн гараараа гүнгийн гарыг барьж нууцлаг идэг дуртай залглаа. Тэр хоёр хоёулаа дуугүй байв. Аали чимээгүй орж ирж тамхины хэрэгсэл кофе авчирч тавив. Баримл хөшөөний гардах дэм баг багаар сүйтийж тамхины анхлын өнөр суларч байх шиг байв. Монт Кристо өмнө талд нь сүүдэрт сууж түүнийг ажиглан харах бөгөөд Морл гүнгийн зөвхөн гялалцсан нүдийг л ялган харж байв. Максимилианы би хязгааргүй их суларч байв. Усан гаансан гараас нь унаж тэнд байсан юмс хэлбэр дүрс өнгө зүсээ алдлаа. Дүүний бүрхсэн нүдэнд өөдөөс нь харсан ханан дээр нэг хаалга онгойж хөшиг нээгдэж байх шиг санагджээ. Найз минь би үхэж байх шиг байна. Баярлалаа гэж тэр хэлв. Тэгээд гүнгөөд сүүлчийн удаа гараа сарваах гэсэн боловч гарын сарвайж өгсөнгүй унтчихлаа. Тэгэхэд Монт Кристо өнөөх аимшигт инээмсэглэлээрээ биш харин аав нь хүүгийнхээ зүг гүйтгэхийг энэрэнгүй сэтгэлээр өхөөрдөн хард суугаа байраар инээмсэглэж байх шиг санагджээ. Тэгингээ гүн өсөж том болчихсон юм шиг санагдана. Улаан идээр бүрхсэн ханы нааталд бараг авраг хүн аятай харагдаж байв. Төөний хар ус нар тийшээ унжиж аимшиг чүүхийн өдөр нүгэлтнүүдийг хүлээн авч байгаа эхэмсэг дүрт эрлэгийн илж адил зогсож байгаа. Морл цохигдож сулран сандлынхаа түшилгийг налав. Судасныхан цус юулэгдэх шиг болж юм бүхэн хээ угалз мэт ирээлжлэн харагдана. Тамир тэнхээгүй болж хагас хэвтсэн Морлд ямар ч амьтаа юмгүй болсон мэт санагдаж ганцхан зүүд мэт юм үлджээ. Тэр бээр сурггүй алга болдог үхэлгэгч орн руу хар ирчээрээ хурдлан давхиж байх шиг санагдав. Тэр дахин гүнгөөд гараа сунгах гэж оролдсон боловч тэр нь хөдөлсөн шүүгүй. Морл сүүлчийн удаа уучлаарай гэж хэлэх гэсэн боловч хэлэн бунхны ам тагалсан чулуу айдал
хөдөлшгүй хүндэрсэн байгаа. Төвний ядарсан нүд нь өөрийн ирэхгүй анив. Хэдийгээр нүдэ ансан боловч ансан зовхныхын цаана нэгэн тодорхой биш дүрс харагдах шиг болоход түүнийг таньжээ. Энэ бол гүн байв. Тэрнийг хаалганы дэргэд очиж онгойлголоо. Яг тэр үед зэрэгэлдээ өрөө чухамдаа гэвэл үлгэрийн ордон гэлтэй байсан хурц гэрэл Морлийн амтад зүүдэлж байгаа өрөөг гэрэлтүүллээ. Энэ хоёр тасалгааг зааглан байгаа хаалганы босгон дээр гайхалтай гоо сайхан хүүхэн гарч ирлээ. Ээлдэг зөөлнөр нэмсэглэн өшөө хорслын чигаа тэнгэрийг хараан зүгэгч энэрэнгүй сэтгэлийн чигаа тэнгэр мэт байваа. Максимилиан завхаа өргөж надад тэнгэр нээгдэж байна уу? Энэ тэнгэрлэг бүсгүй чинь миний алдсантай адилхан юм гэж бодов. Монте-Кристо бүсгүйд Морлийн хэвтэж байгаа буйдинг зааваа. Бүсгүй илгэндээ гараа зөрүүлэн инээмсгэлсээр түүн рүү ойртож ирэв. Валентина гэж Морл зүрхнийхээ угаас хашгирав. Гэвч дуу гарсангүй. Тэр энэ үл дуулдах хашгираанда хамаг хүчээ зарц зуулчихсан мэт гүнээ санаалдан нүдэнэ. Валентина түүнөө духас хийвэ. Морлийн урал дахин хөдлөв. Тэр таныг дуудаж байна. Таны хувь заяагаа итгүүлж даатгсан тэр хүн. Үхэл арай салгаж орхиогүй тэр хүн чинь таныг дуудчих. Харин аз болоход би хамгаалан авч үхлийг ялав. Тэр тантай нийлхийн тулд авсанд харайн орсон учраас одоо энэ орчлон дээр юуж та хоёрыг салгах ёсгүй. Хэрв би байгаагүйсэн бол та хоёр хоёулаа үхэх байсан. Би та хоёрыг бие биед чинь буцаан өгч байна. Миний аварсан энэ хоёр амийг тэнгэр тооцсон авч үзэх бизээ гэж гүн хэл. Валентина гүнгийн гарыг шүүрэн авч хязгааргүй баярсны эрхээр үнслээ. Тийм ээ, надад баярл. Би та нарт аз жаргалыг өгсөний минь зогсолтгүй давтан хэлж байна. Ингэж итгэх явдал надад хичнээн хэрэгтэй болохыг та нар мэдэхгүй гэж гүн хэлв. Би танд чин зүрхнээсээ баярлаж байна. Хэрв та итгэхгүй бол гайдагаас асуугаарай. Францаас гарч явснаас хойш миний хайртагч Гайдэгийн таны тухай ярьсан яриа энэ баяр цагийг төвчээртэйгэр хүлээхэд минь туссан юм гэдгийг эгч минь өөрөө хэлж өгөөг. Та Гайдэд тийм хайртай юм уу? Гэж Монте-Кристо хөдөлсөн сэтгэлээ нууж ядан асуув. Чин сэтгэлээсээ хайртай? Валентина, би нэг зүйлийг танаас хүсье гэж гүн хэлв. Надаас тэнгэр минь би тийм азтай хүн гэж юу? Тийм ээ. Та Гайдэг эгчээ гэж нэрлсэн. Тэгэхээр тэр үнэхээр таны эгч болог. Та нар надад хариулах аж тусаа түүнд өгөөрэй. Морл та хоёр түүнийг минь хайрлаж хамгаалж яваарай. Учир нь одоогоос эхлэн энэ бүсгүй орчлон дээр ганцаараа болно. Хэмээн дуулдахтай үгүйтэй хэлв. Энэ орчлон дээр ганцаараа гинэ. Яагаад тэрвэ? Гэж гүнгийн араас асуух дуулдав. Гүн эргэж харлаа. Дөөний өмнө Гайдэ царайн зэвхийрэн түүнөөд үнхэлцэх нь хагарчих нөөгэлтэй бүлтгэн харж байв. Яагаад гэвэл охин минь чи маргаашнаас эхлээд эрх чөлөөтэй болно. Тэгэд байх ёстой байраа эзлэх болно. Миний хувь тавилан чамайг гутаахыг үсэхгүй байна. Агуу их пашийн охин чамд эд хөрөнгө эцгийн чинь нэрийг буцааж өгье. Гайдагийн царай зэвхэрч тэнгэрт өөрийгөө даатхан өгч байгаа тэнгэрлэг охин шиг гараа өргөн нулимс гоожиж сонгоцсон дуугаар эзэн минь та намайг хаях нь гэж асуул. Гайда минь чи залуу үзэсгэлэнтэй сайхан байна. Миний нэр ийгч болон мартаж аз жаргалтай яваарай. Заасаа эзэн таны зарлиг биелэгдэх болно. Би таны нэрийг мартаж жаргалтай явъя гэж Гайда хэлээд өөдрөө ухрав. Морлийн хүндэрсэн толгойг дүшин байсан Валентина тэнгэр минь гэж хашгираад да түүний царай яаж зэвхийрч яаж зовж шаналж байгааг ойлгохгүй байна уу гэв. Гайда зүрх шимшрэм дуугаар түүнд намайг ойлгох ямар хэрэг байх вэ? Тэр бол эзэн, би бол боолно. Тэгэхээр тэр юу ч ажиглахгүй байх нь зөв гэв. Гүн зүрхнийх нь хамгийн эмзэг нууцыг хүндсэн энэ дууг дуулаад татвас хийв. Дөөний харц Гайдагийн харцтай тулгарч охины нүдний хурц галыг дэсвэрлсэнгүй. Тэнгэр минь миний тааварлаж бодож байсан үнэн болох нь гэж юу? Тэгэхээр Гайда чи надаас салмааргүй байна уу гэж Монте-Кристо хэлв.
Би залуу байна. Таны тийм амттай сайхан болгож өгсөн амьдралд дуртай. Би үхэхтэй харамсаж байна гэж Гайдэ товчхон хариулв. Гайдэ, би чамайг орхивол яах вэ? Эзэн минь, би тэгвэл үхэн. Тэгвэл чи надад хайртай сайн юм уу? Энэ намайг өөртөө хайртай сайн уу гэж асууж байна шүү. Валентина, чи Максимилианд сайн эсхэ үүнд хэлж өгөөч. Гүнгийн зүрх цээжиндээ багтахгүй болж байх шиг санагджээ. Тэгээд гараа дэлгэн урагш сунгахад Гайдэ гүйн ирж тэрвэрлэв. Тийм ээ. Би чамд дуртай. Чамд хайртай. Эцэг, аха, эр нөхрөө хайрлах сэтгэлээр хайртай сайн байдаг. Би чамайг амьдрал шиг хайрладаг. Чи миний хувьд хамгийн агуу, хамгийн сайн сайхан хүн учраас би чамайг тэнгэр шиг хайрладаг. Тэнгэрлэг охин минь, чиний хүсэл биелэгдэг гэж хүн хэлээд дайснаа дарах ялалт өгсөн тэнгэр ялалт тийм нь уйдгар гунгаар төгсөг гэж бодоогүй явжээ. Би өөрийгөө цээрлүүлэх гэсэн чинь тэнгэр намайг уучлахыг хүсэж байгаа юм байж. Тэгвэл Гайдэ минь надад хайртай сайн бай. Миний мартах ёстой юмыг чиний дурлал мартуулж болохыг хэн мэдэх вэ? Эзэн минь, чи юу ярьж байна вэ? Гэж бүсгүй асуул. Гайдэ, чиний хэлсэн ганц үг л миний 20 жил хуримтлуулсан цэцэн мэргэн ухаанаас минь илүү их юмд сургав. Надад энэ орчлон дээр ганц чи үлдэж намайг амьдралтай зууралдуулж, ганц чи л надад зовлон жаргалыг өгч чадна. Валентина, чи дуулж гин үү? Түүний төлөө өгөхөд бэлхэн байгаа би үүнийг зовлонд учруулах юм гин гэж Гайдэ дуултлаа. Монт Кристо гүнээ бодлогошрол. Би үнэхээр үнэн юм үзэж байна гэж юу? Тэнгэр минь, шагнал зэмлэлийн аль нь боловч би ногдсон хувь тавилангаа дагъя. Явъя Гайдэ, явъя. Тэгээд охины уян зөөлөн нуруугаар тэрвэрч Валентинатай гар бариад гарч одлоо. Түүнээс хойш нэг цаг хэраатай өнгөрөв. Валентина Морлийн дэргэд амьсгаад үгчин уг дуугийг өлрөн сууж байв. Гэтэл гэнэт зүрхэн цохилж үл мэдэг амьсгал авах мэдрэгдэн. Айморж байгаагийн анхны шинж тэмдэг орон бүх биеийн зөөлөн чичирхийг мэдэрвэ. Эцэст нь үдээ нээсэн боловч харцанд хараагүй бөгөөд хөдөлгөөнгүй байв. Дараа нь хурц тод харах боллоо. Хараа орохын хамт ухаан нь сэргэв. Ухаан нь сэргэмэгц гашуудлан дахин төрлөө. Би амьд байна. Гүн намайг хуурчихжээ гэж цөхрөнгөө барсан янзтай хэлснэ. Ухасгийн ширээн дээрээс хутах шүүрэн авав. Тэгэхэд Валентина сэтгэл татам сайхан инээнцэглэж. Найз минь, ухаан орч намайг хараач гэж хэл. Морл чанга хашгараад учир замбраагүй хитэн үг хэлж дээд тэнгэрийг үдсэн мэд гайхан нүдэнд харснаа итгэж чадахгүй сөхрөн унав. Маргааш өглөө нүрээр Морл Валентина хоёр агуйн үүд онгорхой байсныг олж гадаг шаагаарт гарлаа. Тэр хоёр хөдлөлдсөн тэнгисийн эргээр явж Валентина Монт Кристо түүний өрөөнд яаж орж ирсэн? Яаж түүнд бүх нууцыг нээж өгсөн? Яаж гэмт явдлыг нүдээр нь харуулсан? Эцэст нь үгсэн гэж тооцогдож байсан түүнийг үхлээс яаж эд шидээр аварсан зэргийг Морилд нэгд нэгэнгүй ярьж өгөв. Өглөөний хөх тэнгэрт сүүлчийн одод гялбалзан гялтагнаж байв. Гэтэл Морил хадны сүдэрт нэгэн хүн дуудахыг хүлээх мэд зогсож байхыг харав. Тэгээд түүнийг Валентинад зааж харуулв. Онгоцны ахмад Жакобо байна гэж Валентина хэлээд түүнийг наашир гэж тохив. Та бидэнд юм хэлэх гээ юу гэж Морил асуув. Би гүнгийн загтлыг дамжуулж өгөх ёстой. Гүнгийн загтал гинэ гэж тэр хоёр нэгэн зэрэг асуув. Тийм ээ, унш яцгаа. Морил загтлыг задалж ийм уншсан нь. Хүндэт Максимилиан эрэг дээр онгоц хүлээж байгаа. Жакобо таныг эрхэм нуарте ач охиноо хүнтэй суухаар сүмд очихын өмнө өрөөж адислахаар хүлээж байгаа Ливорнод хүргэж өгнө. Энэ агуйд байгаа бүх зүйл Элисейн талдах миний байшин Трепор дахь ордон энэ бүгд болоо. Эзэн Морлийнхоо хүүд Эдмон Данцаас бэлгэлж байгаа хормын бэлэг болно. Мадмуазель де Вильфор энэ хөрөнгөний хагасыг хуваалцсан авч харин галз уурсан эцэг ба хойд ихтэйч нь хамт энэ оны 9-р сард нас барсан дүүгийн чинь дараа ногдох хөрөнгийг Парисын ядуучуудад шилжүүлэн өгөхийг найдаж хүсье.
Моорл таны амьдралыг хамгаалж байгаа Тэнгэртэй өөрийгөө дээд эзэнтэй адил болгож, номхон дөлгөөн Христийн шашинтны ёсоор хүч чадал, дээд мэрэгэн ухаан, дээд эзний гарт байдаг гэдгийг ойлгосон нэгэн хүний төлөө залбирч байхыг хүсээрэй. Энэ залбирал миний зүрхэндээ авч яваа гонигийн сэтгэлийг зөөлрүүлж магадгүй юм. Би Моорл таныг ийхүү хатуугаар туршсны нууцыг тайлж өгөхийг хүсэж байна. Энэ хорвоо дээр аз жаргал, зовлонгийн аль нь байхгүй. Энэ хоёрын аль нь ч харьцуулан үдсний хүчээр олдно. Зөвхөн хязгааргүй их najид зовлон эдэлж байсан хүн л жаргалын дээдийг амсан эдэлж чаддаг юм. Амьдрал хичнээн сайхан болохыг мэдхийн тул өглийг хүсэх хэрэгтэй. Сайн сайхан жаргалтай амьдрцгаагаарай. Миний хайрт хүүхдүүд минь. Харин дээд эзэн хүний өмнө ирээдүйх нь хаалт хөшгийг нээн онгойлгож өгөх хүртэл хүний бүх цэцэн мэрэгэн ухаан нь найдах хүлээх гэдэг хоёрхан үгэнд багтана гэдгийг бүү мартаарай. Таны найз Эдмон Дантес, Монте Кристо гүн. Эцгээ галзуурч дүүгээ өгсөн тухай анх мэдэгдсэн энэ захидлыг уншиж дуусахад Валентинагийн царай зэвхийрч гонигт айгаар санаалдаад хазар дээгүүр нь халуун нулимс чимээгүй бөмбөрнө. Аз жаргал түүнд их үнээр олджээ. Моорл санаа зовсон байртай ийш тийшээ харлаа. Гүн дэндүү өгөөмөр арвин загинжээ. Валентина, миний өчүүхэн хөрөнгөөр болно. Гүн хаа байна? Найз минь, намайг түүн дээр хүргэж өгөөч гэж Моорл хэлэхэд Жакопо Тэнгэрийн хаяа өөд зав. Та юу хэлэх гээв? Гүн хаан байна? Гайда хаан байна? Гэж Валентина асуухад тийшээ харалтаа гэж Жакопо хэл. Тэр хоёр далайчны заасан зүгөөд харвал Тэнгэр хоёрын завсар цахлаа шувууны далавч наас томгүй цагаан далбай тодхон харагдав. Явчихжээ. Баяртай найз минь. Эцэг минь гэж Моорл дуу алтхад Валентина явчихлаа. Баяртай Гайд. Баяртай эгч минь гэж шивнэлээ. Бид дахин уулзах эсхийг хэн мэдэх билээ гэж Моорл хэлээд нулимсаа арчхад. Найз минь, гүн бидэнд хүн төрлөختний хамаг цэцэн мэрэгэн ухаан найдах хүлээх гэдэг хоёрхан үгэнд байдаг гэж хэлсэн биш билүү? Гэж Валентина хариу өгүүллээ. Төгсөв.